37 дугаар тоочиг кино багцыг компьютер дээрээс веб хөтчөөр хэрхэн түрээсэлж үзэх вэ? Дурын веб хөтчөөр SkyGo цэгмэн цахим хуудас руу хандана. Өөрийн бүртгэлтэй нэвтрэх нууц үгийг ашиглан нэвтэрч орно. Онцлог цэснээс доош гүйлгэн кино багц цэсний 37 дугаар тоочиг багцыг сонгоно. Гарч ирсэн ангиудаас дурын нэг ангийг сонгож ороод захиалга товчийг дарна. Үнийн дүн бүхий түрээслэх товч дээр дараад нууц үгээ дахин оруулж баталгаажуулснаар киногоо үзэх боломжтой. Хэрэв таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй бол дэлгэцэнд сануулгах зурвас гарах бөгөөд данс цэнэглэх товчийг дарж цааш үргэлжлүүлээрэй. Таны дансны үлдэгдэл харагдах ба та өөрт шаардлагатай мөнгөн дүнг оруулаад цэнэглэх товчийг дарна. Эндээс та өөрт тохирох төлбөрийн хэрэгслээ сонгоно. Жишээлбэл интернет банк хэсгээс QPay гэж сонгоход QR код гарч ирнэ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээр QR кодыг уншуулна. Гүйлгээ амжилттай болсон тохиолдолд дэлгэцэнд амжилттай төлөгдлөө гэсэн бичиг гарч ирнэ. Буцах товч дээр дарж өмнөх цонх руу шилжээд түрээслэх товч дээр дахин дарж нууц үгээ оруулан захиалга товчийг дараарай. Таны хүсэлд амжилттай боллоо. Цонхны OK товч дээр дарсны дараа веб хуудасаа дахин ачааллуулж рефреш хийн. Кино багц цэснээс 37 дугаар тоочиг багц руу орж хүссэн ангиа сонгож үзээрэй.